За тус прокурорын газраас зөрчлийн тухай хуулийн 5-4-р зүйлийн 4-р хэсэг заасан гэрүүлийн хүчирхийлэлтэд тэмцэх хуулийг зөрчих зөрчлийн талаарх гаралт шийдвэрлэж шалтгаан нөхцөлийг бол 2025 оны 3-р улирлын байдлаар судалсан. Дээрх гэрүүлийн хүчирхийлэл үүлдэх зөрчлийн гомдол мэдээлэл нь зөрчлийн талаарх гомдол мэдээлэл нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41 буюу 22.5%-аар бурс үзүүлэлттэй байна. За 2025 оны 3-р улирлын байдлаар зөрчлийн талаарх нийт 2311 гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс гэрүүлийн хүчирхийлэл үйлдсэн талаарх зөрчлийн гомдол 141 гомдол мэдээлэлд бол зөрчлийн хэрэг нээж цагдаагийн газар эрх албан тушаалтнуудаас зөрчлийн хэрүүлэлтийн ажиллагаа явуулж шийтгэл хангуулах албадлагын арга хэмжээ авахар шүүхэд шийдвэрлсэн байна. Дээрх 141 хэргийг бол зөрчлийн тухай хуулийн 5-4-р зүйлийн 4-р хэсэг заасан зүйл хэсгээр нь авч үзвэл тус хуулийн 5-4-р зүйлийн 4-р хэсгийн 4-1 дахь зал заасан гэрүүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох зөрчил 121 за мөн зүйлийн 4-р хэсгийн 4-2 дахь зал заасан гэрүүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийхгүй байхыг албадах буюу зөв эсвэл гутаанд оруулсан үйлдэлийг гаргаж гэрүүлийн хүчирхийлэл үйлдсэн 42 тохиолдол тус зүйлийн 4-р хэсгийн 4-4 дахь зал заасан гэрүүлийн гишүүдийн дундын өмчлөх эд хөрөнгө болон хуурт хөрөнгийн эзэмших ашиглах захиран зарцуулах эрхэд халдсан үйл гаргасан 3 хэргийг тус шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 5-4 зүйлийн 4-р хэсэг зааснаар гэрүүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийг үйлдсэн тохиолдолд толгойдогчид албадан сургалтанд хамруулах болон 7-оос 30 хоногийн барилга шийтгэл хангуулах хуулийн зохицуулалттай байдаг. За мөн дээрх зөрчлийн нэг онцлог нь бол тухайн дээрх 141 хэргийн 82 тохиолдол нь зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6-20 дугаар зүйлийн 7 дахь хэсэг заасан хүүхдийн дэргэд гэрүүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг зөрчил үйлдэгчид холбогдогч нь зөрчлийн тухай хууль заасан 2 зүйл ангаар бол шийтгэл хангагдуулсан байгаа. Энэхүү зөрчлийн онцлог нь бол тухайн гэрүүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил маань ахуйн хүрээнд гэрүүлийн орчинд үлдэгдэг учраас тухайн гэр бүлд байгаа насан туршаагүй хүүхдүүд бол тухайн гэрүүлийн хүчирхийллийн хохирогч болж тэдний эрх бол хуулиар хамгаалагдсан эрх бол хөндөгдөж байдаг. За тухайн зөрчил үйлдэгдсэн дээрх 141 хэргийн зөрчил үйлдэгдсэн цаг хугацаа нөхцөл байдлын хувьд авч үзвэл 80 тохиолдол нь бол өдрийн цагаар буюу ихэвчлэн 16 цагаас 22 цагийн хооронд үйлдэгдсэн. За 61 тохиолдол нь шөнийн цагаар буюу 22 цагаас өглөөний 4 цагийн хооронд бол дээрх гэрүүлийн хүчирхийлэл үйлдэгдэх тохиолдлууд бол гарсан байна. Дээрх 141 зөрчлийн хэргийн 101 холбогдогч буюу 72% нь бол согтуурлах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ ахуйн хүрээнд гэрүүлийн хүчирхийллийг үйлдсэн тоон үзүүлэлтэд байна. За дээрх гэрүүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн шийдвэрлэлт гарал шалтгаан нөхцөлийг судалж үзэж дүгнэхэд ард эргээд ихэвчлэн согтуурлах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ гэр бүлийн орчинд гэрүүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, тэдний хүсэл зэргийн эсрэг үйлдэл хийхгүй байхыг алавдах, зөв бус үгэлээр гутаанд оруулах зөрчлүүдийг үйлддэг. За мөн энэ зөрчлийн онцлог болох гэрүүлийн орчинд үйлддэг учраас тухайн гэрүүлийн орчинд байгаа насан туршаагүй хүүхдүүдийн дэргэд гэрүүлийн хүчирхийлэл үйлснээр тухайн хологт чинь зөрчлийн тухай хуулийн 6-2 дугаар зүйлийн 7 дахь хэсэг заасан хүүхдийн дэргэд гэрүүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийг давхар үйлдэж байдаг. За мөн тухайн хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх давхар зөрчигдөж байдаг ийм онцлогтой зөрчил юм аа. За энд эргээд та бүхэн согтуурлах хундааны зүйлийг бол хэрэглэхгүй байх, гэрүүлийн орчинд үүссэн маргааныг ивээр шийдвэрлэх, аливаа асуудлыг хүчээр шийдвэрлэхгүй байх. За хүүхдийн эрх ашиг сонирхлыг бол хамгаалж тэднийг эрүүл аюулгүй орчинд өсгөж хүмүүжүүлэх үүргээ биелүүлж аз жаргалтай гэр бүлийн орчныг бол бүрдүүлж явахыг уриалж байна.